Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам Ховд аймгийн Хөлмөр халамжийн үйлчилгээний газар ажил олгогч эзэдийн холбоо үйлдвэрчний эвлэл мэрэгжлийн хяналтын газар зэрэг байгууллагууд хамтран хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн баруун бүсийн чуулганыг энэ сарын 23-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгууллаа. Чуулганд хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үндэсний хорооны дарга мөнгөн чимгээр ахлуулсан дээрх байгууллагын удирдах ажилтнууд, аймаг орон нутгийн удирдлагууд болон Ховд ус Завхан Говьалтай аймгийн нутгийн захиргааны байгууллага ажилтан ажил олгогчдын төлөөлөл 150 гаруй хүн оролцсон юм. Чуулган хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаар төрийн бодлого ба талуудын байр суурь хэрэгжүүлж буй туршлага анхаарах асуудал зөвлөмжгсөн 3 хэсгээр явагдсан юм. Энэ үеэр Говьалтай аймгийн үйлдвэрчний эвлэлийн хороо, Увас аймгийн ажил олгогч эзэдийн холбоо, Завхан аймгийн аж ахуйн нэгж байгууллага, Ховд аймгийн цахилгаан түгээх сүлжээ компани болон Тус аймгийн салбар хорооноос хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тухай мэдээлэл, сайн туршлагын талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ. Мөн аймгийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөл байгуулж ажиллах тухай тус зөвлөлийн гишүүдийн ажил үүргийн хуваар дүрм, гишүүдийг сонгон шалгаруулах журам, ажил өгнөх үзүүлэлт, цаашид анхаарах асуудал, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хяналтын тогтолцоо, ослыг тэглэх, алсын хараа, удирдлагын шинэ хандлагын талаар хэлэлцэж, баруун бүсийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудлаар тулгамдж буй зүйлс шийдвэрлэх арга замын тухай харилцан санал солилцсон юм. За манай улсын хувьд бол ер нь 2008 оноос хойш бол хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн бий даасан хууль за энийг дагалдаад одоо дүрм журмууд бол гарсан. Өөрөөр хэлбэл бид манай улсын хувьд бол хууль эрх зүйн орчин бол нэлээд хангалттай. Одоо бол хуулийн хэрэгжилтийг л илүү сайжруулах зайлшгүй шаардлага байгаа маа. Өөрөөр хэлбэл жил болгон ирж ослын тоо маань даруйтай буурахгүй байгаа юм. Ер нь бол хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг хангахын тулд ер нь ажилчин хүнийхээ хөдөлмөрлөх ажиллах тэр орчин нөхцөлийг нь хангахын тулд хүн болгоны үүрэг оролцоо айгүй чухал. Нэг талаасаа засаг төр маань бодлогын хувьд дэмжиж болцоог бий болгож өгнө. Нөгөө талдаа ажил олгогч маань бас өөрөө ажилтныгаа хайрладаг байх хэрэгтэй, нөхцөл болцоогоор хангадаг байх хэрэгтэй. Нөгөө талдаа ажилтан маань өөрөө өөрийнхөө эрүүл байхын тулд зөв хөдөлмөрлөх тэр талаа өөрийгөө бас хамгаалах бас ийм зайлшгүй шаардлагатай байдаг. Тэгэхээр хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хөдөлмөрчин хүнийхээ дээдлсэн энэ асуудал бол хүн болгоны үүрэг оролцох чухал юм а гэдгийг бас энэ өнөөдрийн зөвлөгөө маань хэлж байгаа. Ягаад гэвэл оролцогчд нь ч гэсэн тал талын төлөөллөд оролцож байгаа учраас бас энэ дээр бол нэлээд үр дүнтэй зөвлөгөө болно гэж үзэж байна. Чуулганд оролцогчид ажилтны эрүүл аюулгүй орчинд ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллахаар санал нэгдлээ. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандарт дүрм журамд нөхцөл байдлын үнэлгээ хийх дүгнэлт гаргах, малчид хуваарай хөдөлмөр эрхлэгч, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургаалтад хамруулах, үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлж хэвших, энэ талаар иргэд олон нийтэд мэдээлэл түгээх, аж ахуйн нэгж байгууллагууд жил бүр ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах зэрэг санал гаргасан юм. Зөвлөгөөний үр дүнд гаргасан саналыг энэ сарын сүүлчээр болох хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн улсын зөвлөгөөнд хүргүүлж, төр засгийн болгоод тусгуулан ажиллахаар болсон байна.